бэж ургасан цэцэг юм шүү. Мен дөрөв хүрэх стайл хүрхгүй байсан жаа минчтгээ энэ төргээд бас хүнд хайртай. Намайг ажил дээр ээжсэн чинь нэг хөөхөн жижигхэн ах ирсэн. Тэгээд маргааш аав минь төрсөн өдөр байгаамаа. Би ингээ бүх билгүүдээ бэлтчихсэн. Та тэгээ маргааш аавд минь мэддэхгүй гой нууцаар хүргээд өгөөрэй гэдгсэн. Тэгээд яг одоо би аавыгаа мэдчихэд амжуулмаар байна. Та энд нэг газар хүрээд ирчихээ дуудсан байгаа. Тэгээд аав минь хүлээж байгаа. Тэгээ ямар хөө хүлээж авах нь уу? Охин нь ийм хөөхөн бэлэг бэлдэж өгсөн. Бас маш их баярлалаа. Аав нь хэр хүлээж авах нь бүгдээр хамтдаа ор сонирхъя за. Таныг зөрин ирлээд байхаа. Өнөөдөр ямар баяр бодлоод байна ах юм? Супер баяр. Аха. За юун төрөө нахта төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Хаагур явж ив та. Орийн гадрын домтын мэд байна. За манайх болохоор ах нандин өгүүлэг шүлэг мэндчлэгээд амжуулдаг пэйж байдгийг. Тэгээ өчтөр намайг бэлгүүдийг амжуулаад өгөөч гэж бид нараас хүссэн. Тэгээд таньдаа бас энэ зориулж багалсан цэцгийн бодлоо. За мөн энд бас их гоё бэлгэнүүд байгаа. Таньдаа хайртай шүү гэд энэ бэлгийг хоёул дараа нь өмсөж үзэн шүү заа энийг. За тэгээ энд болохоор энэ хөрхөн ч одоо хүний бэлэг үзээд идэм үү энийг хардаа машинд нь ийм гоё чимэглэл. Тэгээд мөн энд бас машинд нь гоё. За таньдаа хайртай шүү гэж дамжуулсан. Уншаад өгөөрэй гэд бид нарт цагтл ирүүлсэн. Би баг тань хэлчихүү яв. Та хинээс гэж бодож байна. Юу ч ганцхан хүнтэй маа охин дээ. Яагаад тэгж бодож? Залуугаас чинь юм билүү? Залуучуудаас нь ойл ахаа. Манай охин чигээс хамаагүй дээ. Аха. Та угаасаа охиндоо арай илүү хайртай бах тий. Угаасаа яг тэгж харагдчих чинь амар хөөрхөн цагтл байлээ. Дандаа л өөрийгөө хойш тавьж бидэнд бүхнээ зориулдаг миний хайртай аав баясгалан таньдаа охиноос нь гэж гарч ирлэгцэн гоё цахаа баг. Тэгээд сайн байна уу аава? Хайртай аав минь таны бяцхан охин баян заяахан байна. Таньдаа энэхүү цагтл очих өдрийн мэндийг дэвшүүлье. Бас таньдаа төрсөн өдрийн халуун мэндийг хүргье. Охин нь таньдаа зөндөө хайртай шүү. Энэ өдөр та минь аав ээжийнхээ 3 дахь хүү болон мэндэлж байжээ. Тэгээд охин нь маш их баярлалаа. Хүмүүний энэ орчлон таныхаа хайртай ганцхан охин нь болж төрнө гэдэг ямар их хувь заяа вэ гэж охин нь бодож явдаг. Охин нь том болох тусмаа л аав ээжийнхээ хайранд ямар их эрхлээ вэ гэж талархаж суунаа. Тэгээд охин нь боддог юм аа. Та минь өөрийгөө гэж боддог өдөр ер нь байд юм уу? Дандаа л миний төлөө бидний төлөө байдаг. Намайг өнөөдрийг хүртэл өвтгөлгүй, үйлсгэлгүй, тааруулж байгаагүй, юугаарч дутаагаагүй. Яг л өглөө болгон цайг минь уулгаал намайг хичээл ажил руу орон ортол харж зогсож байдаг. Намайг та бүр ээжээс минь илүү хайрладаг. Тэгээ танд бүр маш их баярлалаа. Тэрнээс гадна бас яг хоолны амттай болгоныг охиндоо өгдөг. Хувцсны гоё гэсэн болгоныг надад авч өгдөг. Хаяа бас хинээс ч үг сонсдгүй зөрүүд хэрнээ ганцхан миний л үгэнд орж буулт хийж өгдөг. Бүр танд маш их баярлалаа аваас. Та тийм зөрүүд юм уу? Тэгээ охиндоо бол бууж өгөөд байд. Тэгээ би яг энийг уншиж яг тэгээ бодож ил танаас асууя гэд. Тэгээд ер нь та хамгийн сүүлд өөртөө хизээ хувцас авсан юм бэ? Та айгүй болвол хизээ гэдгээс санахгүй байгаа. Би яг мэдэж байна. Яава таньда охин нь дэндүү их хайртай шүү. Өнөөдрийг хүртэл амьдралд бууж өгөлгүй. Ялагдаж нугарч хугарч үзээгүйд тань өнөөдрийг хүртэл нэг ч удаа өвдлөө ядарлаа гэж хэлж байгаагүйд тань бид гурвын төлөө нэг ч өдөр амарлгүй хөдөлмөрлсөнд тань цаг үргэлж өөрийгөө бодохгүй биднийг халамжилж
охинээ бидэнд зориулж байгаад тань талархлаа аваад охин нь таныгаа одоо илүү их хайрлаж ачийг тань хариулнаа. Бас зөндөө гой зүйлүүд авч өгнөө аваа гэсэн. Тэгээд 2026 оны 1 сарын 4-нд тэгээд хайртай ганц охиных нь ийм хөөрхөн цагтлыг бас хата. Яг мэн хөө сэтгэлээ хавуулсан байна. Баярлж байна. Яг бор бүрхээрээ сэтгэлээрээ энэ бүгэн зүйлүүдийг бодсон. Яг ачийг нь мэджилээ яг. Тулгамдад юм ярьж бол ийгүй юм байд. Яг би бас охиндоо хайртай л да. Амар их хайртай. Миний охин бол бас аав хөвгнөөс гардггүй бас аавдаа бас янз бүр юм сэтгэлдэг. Тэр бас утна гэдэг байгаад. Хамаг нууцаа. Тэгээд өдөө гараасаа тавиад. Ангин хамт ойрхон байдаг. Тэр сургуульд 4 жил сургууль сурсан. Ангин аач, үлээ аач, орой аач цаавна. Цэцэрлэгийн хүүхд зөөж өсгөл зөөд. Цахан дээрээс яг тэгээ одоо энэ ажилд нь би бас хөргөж өгнө дандаа хөргөж өгнө. Би бас хүүхд яг явуулна ажил руугаа оронгууд хааснаас явахгүй. Тэгээд оруулаад хаад гаам эргэл харддаг юм. Тэгээд юм. Үч төгрөг бас. Тэгээд 2 жил. Сэрнээс хамаагүй аавын хэлсэн. Манайх зарим дундх нь охин байхгүй гэж 3 өмнө одоо гэрүүл болсон. Баг нь одоо дөнгөж 18 гэж. Тэгээ манай охин бол надад хамаагүй илүүтэй. Одоо тэгвэл хаа юу юм? Охин руу заал. Охин би бас өнөөдөр хараалсан байхгүй. энэ винчлэг хүргэсэн үү? Минь хүргэсэн үү? Хүлээгэлээ үү? Яахад байгаа. Хамгийн түрүүнд хүргэх ёстой. Байна гэж. Ямар сони юм бэ? Би сая тэгэл бодлоо да. Энэ охин хийсэн юм байна гэдэг. Аниг хадгалж. Тийм шүү дээ. Дандаа аниа гэдэг. Байна. За энэ охин баярлалаа шүү. Өнөөгд яга миний гоо аавда төсөөдрийн минь зүггүй байна гэдэг аав нь гайхаад байсан шүү дээ. Энэ төрөөжил минь үргэж чадаагүй болоод тийм. Өөгөө жидэгтэй хүргдэг. Энэ жил хамгийн түрүүнд хүрэх ёстой л хүрхгүй байсан жаа минчтгээ энэ төр гэдэг нь аавгаа шоконд оруулаад байгаа юм шиг. Гайхалтай ш таав. Хүн яриад уулзын энэ төр гэхэр. Таны яриад гацаад байна. За. За одоо бид нар мэдчилгээг нь дэвшүүлж байна. Баян заяаха. Тэгээд аавда бас өөрөө гоё сэтгэлийн үгээ дамжуулаад хэлчих хайртай шүү гэдгийг. За одоо төрсөдрийн минь зүгийг гомдож исэн уурлуучлаарай хайртай шүү. Аав нь бас хайртай ш таах юм да. Амар их хайртай ш таав. За. Баярлалаа шүү минь. За баярлалаа аха. Тэгээд тань наад жаргал бүр хамгийн сайн сайхан хүсье. Их баярлалаа ажилч амжилт хүсье. Баярлалаа. охин мэн Заяагаар надтай ирсэн очтон юм шүү. Та бүхэн дэгдэж олбохгүй хүчтэн юм шүү. хараас минь бэлбэж жургасан цэцэг юм шүү. Харамж чивч суусан урмэн юм шүү. Заяагаар надтай ирсэн очтон юм шүү. Замбайлан дэргэж олдохгүй эрдэн юм шүү.